Сайн байцгаана уу? Мөнх цэцгийн дээн маялай би part 5 эхэлж байна. Би өнөөдөр та нарт ярих маш олон сонинтой. Би найз залуутайгаа гудамжаар алхаж байлаа л да. Тэгээд миний хаам зангаад төцөрч ундаа авсан чинь төцний худалдаг шиг бит хоёрыг таниад. За бит хоёр ч гэжтэй намайг таньж ахгүй юу? Манай энэ нэг хар ямиг хацаараа таних вэ? Тэгээд бүр надтай зургаа даруулаад тооцоогоо их карта өгсөн чинь надаас бүр мөнгө авахгүй гээд. Тэгэхээр нь би хүний имийг яаж зүгээр авах вэ гэд төцийг нь рекламадад стори хийзээ. Зөндөө баярлсан бах уу. Тэгэл би дотроо амьдрал гэдэг чинь ийм амархан юм уу? Ингээл инфлюенсер болоод бүх юмыг өнгөө аваад партнер амьдэрчих юм байна гэж бодоо явж исэн чинь бага 10 жилийн хүүхдүүд намайг таниад, орилоод, хамт зургаа даруулаад намайг бүр тойр зогсчод явуулахгүйсэн гэж бод. Биш дотроо амьдрал гэдэг чинь хижээсэн хүндээ өр өгөөжөө өгдгөл юм байна. Одоо ямар ч сэтгэл хөдлөлгүй болоод санхүүгийн эрхчлэлд хүрээд удахгүй лаа явна, сан явна, тэгээд ламбо унна. За яг нөхөртөө Rolls Royce унуулна. Ингээд мөрөөдөд явж исэн чинь манай найзлуугийн утас гинт дуурсан. Тэгсэн чи хэн байсан гэж Дэгчин бэби гэд хүүхдийн хувцсан дэлгүүрээс бит хоёрт ажлын санал тавьсан. Ямар ажил гэж мэдээж инфлюенсер. Инфлюенсер болсон чинь бүр амар гоё утас байсгээл так гэл дуураа салахгүй заяа. За тэгээд бит хоёр парадоксын автобусны буудлын хажууд байдаг UK Tower-ын 3 давхарт байрлах дэлгүүртээ ороод ирлээ. Надад энэ дэлгүүр маш их таалагдсан. Үнэн боломжийн, олон төрлийн сонголттой, хувцснууд нь маш сайн чанарын материалаар хийгдсэн. Хүүхдэд харшил өгөхгүй. Би ийм хөөрхөн хувцснууд харсан чинь хурдан бэбитэй олоод өнсүүлмээр санагцсан. Манай найзлуу бит хоёр лайв хийж бүжгэлсэн байгаа. Манай найзлуу жоохон сонин бүжгэлсэн. Гэхдээ би хичээсэ. Нэрээ манай Дэгчин бэби дэлгүүр маань 200 мянган төгрөгийн бараа авах хэрэгтэй хацтан шалгаруулж байгаа юм байл шүү. Тайлбар дээр бичсэн байгаа линкээр ороод болцлуудаа хангаад хацтан болоорой манайхаа. Амжилт. Бид хоёр ажиллаа дуусгасан чинь хүүхдийн хувцс баартраар өгсөн. Би энэ хувцсандаа зориулаад өнөө орой хүүхдтэй болох шийдсэн. Манай хайр намайг амар дэмжиж байгаа. Би энэ тухайга хайртай хэлсэн. Манай хайрыг хардаа. Манай хайр нөгөө нэг хит их баярлахаар уурлцчихд юм ба. Тэгээд бид хоёр зөндөө их ажил хийсэн болохоор амар өлсөд цайны газар орсон. Мундаг инфлюенсерүүд болсон юм чинь партраар хоол идчих байлгүй дээ тий. Тэгээд бид хоёр хоол захиалаад идээдлээсэн. Тэгээд тооцоогоо харсан чинь 50k болчихсон байсан. Тэгэхээр би за яах вэ? Хот юм чин гээд зөөгчтэн уучлаарай. Би нөгөө энэ тооцооныхоо оронд партраар стори хийгээд өгье гэсэн чинь надад юу гаргасан гэж салаач. Тэгэд би сандраад кермага угаад үтсэн чинь надаа 100 төгрөг. Найз залуусаа асуусан чинь 20 төгрөг. Ингээл бит хоёр тооцоогоод үл чадахгүй болохоор хинт ажиллахаар болсон. За яах вэ? Хоолыг нь ийдсэн юм чинь шалыгийг нь угаагаад ширээг нь арчаад яах вэ? За ингээд миний нэг өдрийн цэвэрлэгч инфлюенсерийн амьдралтай танилцсанд баярлаа. За хурдхан явахгүй бол манай найз залууг чигтэд аваад явчихлаа. Хурдан очиж нойлыг нь угаахгүй бол болохгүй. Bye. Чүс. Пока. Таалагдсан бол лайк